Улаамалгайд орос сарын үлгэр. Би цагт улаамалгайд гэдэг охин имээтэйгээ ээжтэйгээ амтнаас суудаг байжээ. Тэгтэл нэгэн өдөр ээж нь охиноо дуудаад улаамалгай та чи энэ хоошуус автай тосыг ээжтэй имээд аваачаад өгчөөч. Тэгээд эмээгийн эрүүл мэндийг асуучаад тэр. Тэгтээ чамтай л битгий яаж болохгүй шүү. Бас хамаагүй танихгүй хүнтэй яаж болохгүй шүү. Гэтэл ээж нь ачигтэн заа гэж хэллээ. Тэг хараагийн тэгээд чам охиноос ингэж асуу сайн уу хаашаа байгаа охин бэгтэл улаамалгайд ингэж хэлүүгэн би эмээгийнхээ гэлөө явж байна. Эмээгийн маань гэр тэрээ тэнд ой тасган байт юм байна та. Тэгвэл эмээтэй чинь би гэсэн уулзъя. Чи эмээдээ бас цэцэг түүжгүүл бүр баярлах байх та. За тэгийг би та ойхон замааран яв. Би хол замааран явъя. Тэгээд би цэцэг түүгээд очие. Тэрнгээр цэцэг маш ихтэй байд юм л та. Тэгээд улаамалгайд хол замааран очиод эмээгийнхэн байшин дээрээ хаалгын тогшоод хэн бэ гэж эмээ асуулаа. Улаамалгайд ачхан ч юм байна. Танд хуушур жимс авчирлаа. Тэгтэл эмээ минь улаамалгайд гэдгийг биш болж мэдээд орноос огол харин босож овсны шүүгийн даран ногдод. Тэгтэл чан хаалгын хагтал цохиж ороод дотор нь эмээ байсангүй. Тэгтэл чан эмээгийнхээ унтгалны хувцсны өмсөө орондоо нэвтээд дүдэн нэврээд ордон нэвтээд удгүй улаамалгайд эрд байж. Тэгээд улаамалгайд эрд байж тэгээ улаамалгайд ирээд эмээгээ шал яагаад ийм байгаа юм бэ? Чамайгаа сонсохын тулд тэгвэл эмээ таны нүдчин яагаад ийм амаас том байгаа юм бэ? Чамайгаа сайн харах гэж. Таны гашчин яагаад ийм амаас том байгаа юм бэ? Тэгвэл чамайгаа сайн тавихын тулд. Тэгвэл яагаад таны шүдчин яагаад ийм амаас том байгаа юм бэ? Чамайг бүглээр нь залхахын тулд. Гүүд хаалгын сонготол түлээчин улаамалгайтыг хашгирыг сонсоо яран ирээд чамны татал чам түлээшнээ өгтлээ сүүлийн хацсан айлуу тогтож яаж гинэ. Хаш улаамалгайд өөс танихгүй хүнтэй үг солилцож үг дугаж болохгүйг мэдээд ялангуяа хөх саадал чонтой. Бас ижилхэн хөх саадал чонч бас бяцхан хүүхдүүдийг айлахаан болов гэд ялангуяа улаамалгайтыг амар сайхан жаргажээ.